шинэ хошууны ганжир сумын 10 дугаар хугацааны 5 ирээдүйн хунтагт 5 хүний дөрөв хөдөлгөөмгийн уралдааны эхлэлтийн ёслолд тус сумны наадмын хурдын талбарт ёслол төгөлдөр эхэлжээ. Уралдааныг шинэ хошууны ганжир сумын намын хурал засгийн уралдаан сохолтон эрхэлэн ганжир сумын баян талгачаа болон ганжир хөдөлгөөмгийн холбоос даачлан эрхэлж ганжир сумын ил гачаа нэгж хамтран хуучин хошуу болон шинэ баруун хошууны хэсэг гачаа Шидангод аймгийн зүүн үзэмчин хошууны Самай сумын хөгөрчиг гачааны хөдөлгөөмгийн баг урилгаар идэвхжин оролцож нийтдээ 32 хөдөлгөөмгийн баг уралдсан байна. Уралдааны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдөр болтод чигшээ уралдаан явагдан шинэ зүүн хошууны ганжир сумын Баянбурд гачааны хөдөлгөөмгийн баг, ганжир сумын Хөхөндөр гачааны хөдөлгөөмгийн баг, Амгалан балгасын Шинбулаг гачааны хөдөлгөөмгийн баг, Хуучин хошууны Баянхад сумын Улаанчулуу гачааны хөдөлгөөмгийн баг, шинэ зүүн хошууны Шинэ Булах сумын Хөгжид гачааны хөдөлгөөмгийн баг, Шинэ Булах сумын Тавангал гачааны хөдөлгөөмгийн баг, шинэ зүүн хошууны Өвөр Булах сумын Баянгүн гачааны хөдөлгөөмгийн баг, шинэ зүүн хошууны Хандгай сумын Баянбурд гачааны хөдөлгөөмгийн баг зэрэг 8 баг шийдвэрт уралдаанд шигшигдэн үлдсэн байна. Ойлгосноор шийдвэрт уралдаан нь 8 дугаар сарын 5-ны өдөр шинэ зүүн хошууны наадмын хурдын талбарт эхлэх болно. Тус уралдаан нь 2015 онд анх дугаар хугацаагаа явагдуулснаас нааш нэгэнт шинэ зүүн хошууны нөлөөлөх хүчнэр нэлээд өндөр биеийн тамирын уралдаан болж тухайн газрын хөдөлгөөмгийн хөдөлгөөний хөгжилтэй бүх ардын бие чирэгжүүлэлтийг ахиулахад идэвхтэй үйлдэл үзүүлсэн байна. 10 жилийн турш Хөдөнбөр хотын Малжиг дөрвөн хошуу гэж бусад аймаг хотын нөхөрсөг тосгон гачааны маш олон хөдөлгөөмгийн баг энэхүү уралдаанд идэвхжин оролцсон байна. Үүний зорилго нь өргөн олон Малжиг тариадах хорны залуучуудын нийгэм журмын одоогчдын бүтээн байгуулалт томдох хөтлөн дагуулах хүчин, нягтруулах хүчний дэвшлүүлэн Дундадын үндэсний хамтын цогцын ухамсарыг бэхжүүлэхээр гол шийдвэр болгож умраад хэлийн соёл гэж талнуудахын биеийн тамирын соёлыг уламжлан бадруулж, залуучууд багцуудын ажлын цөлөөний соёлын амьдралыг баялагжуулан, бүх ардын бие чирэгжүүлэх үзэл ухамсарыг нэмэгдүүлж, үндэстнүүдийн явуулсаа солилцоо уулзалтыг ахиулан, өргөн олон хөдөлгөөмгөд багтын залуучуудад сайн сайхан уралдааны тавцсан солилцооны аз дахиад хангасан байна.